гэсэн манай Малена гэдэг. Тэгээ би дахиад ирээд ирсэн. Тэгээд би нээр хоологдод байгаа хгүй. Тэгээд амар зоо хэцүү ярих байх. Тэгээд би баг 2 сар бичлэг хийгээгүй байх. 2 сар 1 сар ч юм уу бичлэг хийгээгүй байх. Тэгээд энэ яг өмнөх бичлэгтэй адилхан эрсдлийн талаар тэгтээ 30 биш 20 эрсдлийн талаар байгаа. Тэгээд хэрвээ нэр нь хэлээгүй байгаа эрсдэл бол би өөрөө зохиогоод өөрөө бодоод хэлсэн гэсэн үг. Нэр нь хэлсэн байл алтарсан хүний хэлсэн. Тэгээд за эхнээс нь ярив. Нэгдүгээр эрсдэл бол юмс бүх нь өөрөнгөсөө давтагдшгүй гой сайхны агуулж байдаг. Харин хүн бүр тэрийг харж чаддаг. Энийг хүнс хэлсэн байгаа. Хэлсэн. Энэ миний хайр хоолойд тахгүй. Тэр намрагцсан манай хоол. Ирч хүчтэй байх энгийн алхам бол өөртөө өөрийгөө хайрлах явдал юм. Өөртөө итгэлтэй байгаа итгэснээр ирч хүчээ мэдэрдэг. Никол Шердер хэлсэн байна. Би өнөөдөр нэг иймэрхүү байсан. Жохон иймэрхүү маягаар бичлэг хийх хүссэн. Ингэж нөрөө буудаад ингэж. Тэгтээ гурав тэшлэл би юу хийн түүнийг л амжуулдаг. Би хизээч эргэлзэлтгүй. Энэ миний бусдад ялгарх давуу тал. Энийг Наполеон Бонапарт хэлсэн. Тэгээд дөрөвдөх ишлэл бол чи далай зүгээр ингэж харж зогсноор туулж гарахгүй шүү дээ гэж тагэр гэж гэдэг хүн хэлсэн байна. Бусад дүр эсгэж хайрлагцнаас өөрөөгөө байж үзэн ядагдсан дээр Курэгабен гэж хүн хэлсэн байна. 6 хүмүүс сул дорой болохоос нулимс унгаадаг бол биш юм. Юм биш харин эсэргээрээ хитрхи ингээд сэтгэлийн ингээд хаттай байснаас болж уйлдаг. Нэг Джонатан хэлсэн байна. Чадна гэдэгт итгэснээр та замынхаа талыг туулж чаддаг. Роберт хэлсэн байна. 8 агуу зүйлээ бүтээх цорын ганц арга бол хийж байгаа юмдаа дурлах. Стив Джобс хэлсэн байна. 9 бодлоо өөрчлөлтнөр өөрийн ертөнцийг өөрчилдөг гэж Норман Пел хэлсэн байна. 10 шийдвэр гаргаснаар бол аль хэдийн гаргасан бол аль хэдийн айдсаа ялж дийлж буй шинж болохыг олон жилийн туршлагаас олж мэдж байсан гэж Россо Паркс хэлж байсан. 11 та хийхээс ингэж бодлоо та хийхээс хойш юу ч бүтээхгүй гэсэн үг байхгүй юу? Маяг хэлсэн. 12 бидэнд амьдралд 2 зам байдаг. Нэгдүгээр нь бүх зүйлээ гайхамшигар харах. 2 нь зөв бүх зүйлийг ингээд харах. Энийг Эйнштейн хэлсэн байдаг. 13 энийгээгүй өнгөрснөөс өдрөө дэмий өнгөрсөнтэй тооц. Одоо энийгээгүй байгаа өдрөө зохиод дэмий өнгөрсөн байна да гэж тооцсон арай дээр гэсэн нэг ишлэл байгаа. 14 бол таны амьдрал хязгаартай бусдын хүслээр биш өөрийнхөө мөрөөдлөөр амьдрсан дээр Стив Джобс хэлсэн. 15 нь амжилтад хүрмээр байгаа бол урмаа хуглуулж шалгуулахад бэлт. Урам сэтгэл бүх зүйлээ ингээд хуглуулахад л бэлт гэсэн. 16 бүгд шинээр эхэлдэг. Бүх хүн шинээр эхэлж тэрийг шинээр бүтээдэг учраас амжилтанд хүрсэн байдаг. 17 нь эхлэл нь өөрөө хэцүү байдаг. Хүн болгоно ингээд шинээр эхэлж байгаа гэж хэлсэн шүү. Тиймээс адилхан яг эхлэл болгоно бүгд хэцүү гэдэг.
18 цаг хугацаа өнгөрөхөд чи бүхнийг давтуулсан байна гэд би хэлсэн. Цаг хугацаа л өнгөрчүүл тэгэл бүх зүйл ерөнхийдөө бол аяанда би энийг давч чадсан штэ ингээл давч чадсан штэ гэж юм болон боддог юм. Би арай намайг хурдан хэлээд дуусчихна. Тэгээд нэгдүгээр дүрэн бол 19 дугаар ишлэл нь бол нэгдүгээр дүрэн битгээд бууж өг, хоёр дахь дүрэн бол үргэлж тэрийг эхнийхээ санах ёстой гэж Аль Пачино хэлсэн байна. 20 таарсан болгондоо хамт байснаас ганцаараа байсан арай илүү дээр дээ гэж би хэлсэн. Нэг иймэрхүү ишлүүдийг би олж хэлсэн, хэлж байгаа. Тэгэд аль болох ингээд та нар орой унтахаас өмнө сонсож байхгүй юу? Орой унтахаараа сонсоорой. Хэрвээ одоо унтаж байгаа бол сайхан амраарай. Тэгээд ерөнхийдөө бол би ингээд бичлэг хийгээ гудаж байгаа. Тэгээд ингээд яаж хийхээж баг мартчихсан байна дүүр. Бичлэг хийгээ гудаж чинь тэгээд яг ингээд 100 би аль болох битээ бичлэг хийгээ оруулах хичээнэ. Тэгээд та нараа хэрвээ ингээд гой санаа байвал доо коммент хэсэг бичээрэй. Би бол уншаад тэгээд таалагдсан санаануудаа аваад би бичлэг хийнэ. Тийм хайлганы баяр хувцалсан бичлэг юм тийм содон байхыг хичээлээ. Содон хувцалсан хичээлсэн. Байхыг хичээлээ. Тэгээд юм намайг таньдаг мэдэн бол би юм яг болгон тийм содон амар өрмөц байхыг арай илүү ирэмэлцдэг, арай илүү хүсдэг. Тийм болохоор яг энэ бичлэгтээ би зохион бусад бичлэгтэй харьцуулахад арай өөрөөр байхыг хичээлээ. Тэгээд хэрвээ таалагдсан ишлэл байвал доор коммент хэсэгт бичээрэй. Би бас уншнаа. Энэ бичлэг арай жоохон богино болчлаа. Гэхдээ ингээд одоо та нар унтахдаа ингээд сонсож байгаа бол би одоо та нарт ингээд жоохон ярив. Жоохон яриа. Би ингээд 100 сургалтанд сууж магадгүй. Тэгээд би харин сургалтанд суухгүй бол би бичлэг өнөхдөө оруулнаа. Аль болох идэвхтэй оруулахыг хичээнэ. Тэгээд миний TikTok, миний Facebook, миний Instagram-ыг дагаарай. Бас миний YouTube channel-ыг subscribe дараарай. Би ингээд аль болох бичлэгийг ингээд жоохон яриагаар амар ярихад амар хүсдэг. Тэг зарим хүмүүс энэ ASMR штэ ASMR дээр юм тогш ингээд ийм бичлэг байдаг. Тэгээ би ингээд ASMR ингээд арай бол жоохон ингээд ярианы тал руугаа ингээд оруулахыг хичээж байгаа. Тэгээд хүн таалах байгаа гэж үнэхээр найдаа. Тэгээд хэрвээ та нарт тиймэрхүү төрлийн бичлэг үзэхийг хүсэж байгаа бол коммент хэсэг дээр бичээрэй. Тэгээд би та нарын санал бодол бүхнийг одоо сонсохыг хичээнэ. Тэгээд та нарт унтсан гэж найдаа. Сайхан амраарай. Баяртай.